Төрийн хүрээнд улсын хэмжээнд газар тариалан эрхэлдэг 2000-ад аж ахуйн нэгж иргэдийн 6000 орчим га талбайд хөрсний үржил шимийн төлөв байдлыг тодорхойлж, таримлыг бордох зөвлөмж, талбайн үржил шимийг тодорхойлсон гэрчлэгийг зургийн хамт хөдөө аж ахуйн яам холбогдох газруудад хүлээлгэн өгсөн сүүлийн жилүүдэд хийгдэж байгаагүй томоохон арга хэмжээ болсон юм. Хөрсний үржил шимийг сайжруулж, ургацыг докторжуулах зорилгоор Монгол орны тариалангийн хөрснөөс биотехнологийн аргаар ризобактерийн биобордог гарган авч эрдэм шинжилгээ, туршилт судалгаа үйлдвэрлэлд нэвтрүүлснээр зусах буудай, үрийн төмөс, төрөл бүрийн хүнсний ногооны ургацыг 11.3-аас 83.6%-аар нэмэгдүүлдэг өндөр үр ашигтай болохыг судалгаагаар тогтоожээ. Энэхүү биобордон төв, сэлэнг, булган, хинти, ус аймагуудын газар тариалан эрхлэгч аж ахуйн нэгжүүдэд эрэлт хэрэгцээтэй бүтээгдэхүүний нэг болсон байна. Туршилт судалгаа үйлдвэрлэлд тариалагдж байгаа таримл ургамал сортуудад биохимийн найрлагыг тогтоож, чанарын шинжилгээг хэд хэдэн үзүүлэлтээр хийж байна. Үр тарианд чанарын гол үзүүлэлт болох уураг, цавуулаг, гурилын гарц, далах баригдах чадвар, төмс хүнсний ногоо, жимс жимсгэнд, сахар, хуурай бодис, амин дэмийн агуулмжийн найрлагыг тодорхойлж, жилдээ 700 гаруй дээжинд 1200-аас 1500 төрлийн тодорхойлт гаргадаг нь бүтээгдэхүүн үйлдвэрлэлд ихээхэн ач холбогдол өгдөг юм. Дэлхийн дулаарал цагуурын өөрчлөлттэй уялдан хөрс боловсруулалтыг цомогдох, химийн уранш бэлтгэх, тухайн нөхцөл тохирсон буудай ургуулах, хог ургамалтай тэмцэх агротехникийн болон химийн аргыг хослуулан судалж, фермерийн аж ахуйд таримлын бүтцийг оновчтой сонгож, ээлжлэн тариаллыг боловсронгүй болгох, туршлага судалгааны ажлууд хийгдснээр зохих үр дүнгээ өгч байна. Газар тариалангийн секторын эрдэмтэн судлаачид улсын болон аж ахуйн нэгжүүдийн тариалалт, хураалтын ажилд зөвлөх, тэргүүлэх үүрэгтэй оролцдог юм. 2000 оноос хүнсний ногооны сорт сорих, нутагшуулах, шалгарсан сортуудын үрийг үржүүлэх судалгааны ажлууд хийгдэж эхэлсэн юм. Солонгос улсын засгийн газрын КОИК олон улсын байгууллагын хөрөнгө оруулалтаар 1600 м квадрат талбай бүхий автомат ажиллагаатай хүлэмжийн аж ахуйг барьж байгуулан эрдэм шинжилгээний ажлын материалын баазыг өргөжүүллээ. Хүлэмжийн голлох таримлуудын сортуудыг судлах, хүлэмжийн лоолын гетерозис F1 үр гарган авах, баг тархацтай навчид үнэрт ногооны шалгарсан сортуудыг сорих, хүнсний ногооны нутагшсан болон ирээдүйтэй сортын үрийг үржүүлж зах зээлд нийлүүлэх үйл ажиллагаа явуулж байна. Төмсний генийн санг бүрдүүлж байсан сорт дэжүүдийг сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд шинчилж, ихэвчлэн баруун Европын орнуудын орчин үеийн эрчимсэн сорт дэжүүдийг сорьж нутагшуулах ажлыг амжилттай гүйцэтгэж байна. Гадаад хамтын ажиллагаа өргөжөж, олон улсын төмсний төв зэрэг байгууллагуудтай хамтран ажиллаж байгаа нь төмсний сорт дэжүүдийг олон улсын хэмжээнд солилцоход дөхөн үзүүлж байна. Биотик, абиотик стресс төсвөртэй өөрийн сорт бүтээх, эвлэгзжүүлэхийн техник эзэмших, болсон хүчнийг чадваржуулах ажил төмс судлалын шин зорилт болон дэвшигдээд байна. За 91 оноос хойш бол дархны ургамал газар дээр энэ хүрээлэнгийн одоо төмсний үрийн баригадынхан одоо үр тариа төмс уранш гэсэн сэлгийг нэвтрүүлж ажиллаад жилд нэг 80-аад гаад төмс, 100 гаруй гаад үр тариа, 100 гаруй гаад уранш хийж ажиллах энэ хугацаанд бол улсад 13,000 орчим тонны литр нийлүүлсэн байдгийг. За үр тарианы хувьд бол бас тийм хэмжээний одоо улаан буудаа 10 уяасны үрийг нийлүүлсэн. Энэ хугацаанд бол энэ хамт олон 97-2001 онд бол улсын тэргүүний тариалан хамт олон болж байсан. Тийм одоо баялаг түүхтэй. Төмсний 6 төрлийн вирусын өвчнийг ELISA тестийн аргаар уншилж, үрийн анхан шатны материалаас элит үр хүртэлх шатанд вирусын давтан халдварлалтанд хяналт тавин ажиллаж байна. Ургамлын биотехнологийн лаборатори Монгол төмс хөтөлбөрийн хамтын ажиллагааны хүрээнд төмсний үр үйлдвэрлэлд орчин үеийн дэвшилтэт технологиг нэвтрүүлснээр хөрсгүй орчинд төмсний бичил болцоог амжилттай ургуулсан нь улстай анхдагч болсон төдийгүй
Энэхүү шилдэг технологиг нэвтрүүлсэн Азийн 5 дахь орн Монгол улс юм. Монгол нутагт дасан зохицох чадвартай жимсгний таримлуудын сорт шалгаруулах, суулгас гарган үржүүлэх арга технологиг боловсруулж, ган хүйтэн төсвөртэй селекцийн их материал бий болгох судалгааны ажил амжилттай явагдаж, алим, чавга, энтор, бөөрөлцгөн, жацарганы олон шин сорт нутагшлаа. Хот суурин цэцэрлэгжүүлэх, чимэглэлийн мод утыг үржүүлэн суулгац бэлтгэж, зах зээл нийлүүлж байгаа нь эрэлт хэрэгцээтэй байна. Монгол улсын газар тариалангийн салбарын үе үеийн эрдэмтэн мэргэдийн оюуны их уурхай болсон улсдаа цорын ганцхан дархны ургамал газар тариалангийн эрдэм шинжилгээний хүрээлэнд өнөөдөр 100 гаруй ажилтан ажиллагсад ажиллаж байгаагийн 60 гаруй нь эрдэм шинжилгээний ажилтан бөгөөд шинжилгээ ухааны доктор 1, боловсролын доктор 17, профессор 2, дэд профессор 3, докторант 15, магистр 27 ажиллаж шинжилгээ ухаан технологийн төсөл, цөм технологи, онлайн судалгааны сэдэвт ажлуудыг гүйцэтгэдэг юм. Монгол улсад газар тариалангийн шинжилгээ ухааны байгууллага үүсэн бий болсон 65 жилийн өндөрлгөөс эргэн нэг харахад эх орныхоо газар шороонд эрдэнэ нургуулж, эрүүл амьдралын их үндсийг тавьсан олон зуун эрдэмтэн мэргэдийн эрдэмийн их өргөө нэгэнтээ сүндэрлэж түүхэн галголомтой гадрааж байна. Энэ хамт олонны 65 жилийн хөдөлмөрийн үр шимээр буудайн, орхон, халах гол 1, дархан 34, 74, 144, 131 сортууд, уран шин элдэншүүлэггүй технологи, ризобактерийн бордоо хэрэглэх технологи, вирусгүй түнсний үр үйлдвэрлэх технологи, хөрсгөө орчин түнсний бичил болцсон ургуулах технологи зэрэг хөдөө аж ахуйн салбарын шилдэг бүтээлүүд бий болж Монгол улсын үр тариа төмс хүнсний ногооны элит үр үйлдвэрлэлийн үндэс суурь болсон ургамал газар тариалангийн эрдэм шинжилгээний хүрээлэнгээс шин бүтээлийн эзэд ийхүү тодорсоор байна. Монгол улсад газар тариалангийн шинжилгээ ухаан хөгжсөн түүхэн бахархал бол төрийн шагналт зундаж ансан үлзий, чагдар, Монгол улсын гавьяат агрономч, дорж, даваа дорж, волоож, хөдөлмөрийн гавьяаны улаантугийн одонд цэдэв, жүгдэр, академи жалтан сүхний шинжилгээ ухааны доктор, цэрма, шинжилгээ ухааны гавьяат ажилтан, мижидэрч нарын эрдэмтэн мэргэд эрдэм шинжилгээний ажилтан ажиллагчдын оюун ухаан, өөкөө хөдөлмөрийн ур шим билээ. Ингэртээ одон ялалзуулж нүүрэндээ энэд цалигаан байгаа эгэл жирийн энэл ахмад уудын хийж бүтээсэн бүхэн өнөөдөр Монгол нутгийн хөрсөнд гүн шингэж үр шимээ өгсөөр байгааг хинч мартах учиргүй. Түүхийн ариун шастар дэлгэж Монгол нутгийн газар шороонд атрын 3 аяныг өрнүүлсэн ургамал газар тариалангийн эрдэм шинжилгээний хүрээлэн хэмээх мэргэд оюуны их өргөөний эзэд ийхүү 65 жилийн босоо хиймэртэй юмнаа. Монгол оронд газар тариалангийн шинжилгээ ухааны тулгын чулууг тавилцаж, галыг асаалцаж явсан үе үеийн ахмад буурлууд. За өнөөдөр эрдэм боловсрал өөрийн хүч чадал, авяас бэлэг бүхнийг газар тариалангийн шинжилгээ ухаанд зориулж яваа нийт эрдэмтэн судлаачид, за газар тариалангийн салбарын нийт ажиллагчид, за тариаламжидаа Монгол улсад газар тариалангийн шинжилгээ ухааны байгууллага үүсэн байгуулагдсны 65 жил, ургамал газар тариалангийн эрдэм шинжилгээний хүрээлэн байгуулагчны 50 жилийн ойн баярыг хүргэж мэдчилж байна. Гантай хөрснөөс цэцэг ургуулах чадaltaй, галтай насаа нартай хамт мөгөлсөн газар тариалангийн эрдэмтэн мэргэдийн гавьяат үйлсийг мөнхийн мөнхөд магтан дуулъя.